Түүхт халах голын байлдааны 80 жилийн ойд зориулв. Эрхэм мөндөд үзэгчдээ зөвлөлт холбоот улсын 4 удаагийн баатар, бүгд найрамдах Монгол ард улсын баатар, эх орны их аваа дайны цууд жанжин Георги Константинович Жукийн халах голын дайны удирдлагын төв штаб дээрээс үзэгч та бүхэнд шинэ нэвтрүүлгээ хүрэхэд бэлэн болоод байна. Бид бүхэн энэ удаагийн шинэ дугаараараа зөвлөлтийн улаан армийн талаар онцлох болно. Улаан арми. Дайн дуусны дараа Монгол зөвлөлтийн тал өөрсдийн үтсэн хохирлон тооцож гаргасан байдаг. Анх 1954 онд зөвлөлт холбоот улсын судлаачид өөрсдийн хохирлыг 9284 хүн гэж тогтоосон бол 80-ад оны эхээр угтаа өөрчлөгдөж 18500 болжээ. Энэхүү хохирлын тоог манай түүхчид Монгол зөвлөлтийн хохирл хэмээн хамтруулан үзсээр ирсэн. Японы цэргийн командол 1939 оны 10 дугаар сарын 3-ны өдөр 18000 хүнээ алуулж, шархтуулж өвчнөр хүлэн хохирсноо хүлээн зөвшөөрсөн байдаг. Харин Монгол, Оросын холбооны улсын тал Япон улс энэ дайнд 61000 орчим хүний хохирол үүснээс 25000 алагдсан гэж тооцож байлаа. Харин Японы тал үүнийг хүлээн зөвшөөрдөггүй байлаа. Сүүлийн үеийн судалгаагаар Япон улс энэ дайнд алагдсан 18115, шархагдсан сурггүй болсон 30534, бүгд 48649 хүний хохирол амссан гэж үзэх болжээ. За энэ халах голын дайн бол зөвлөлт Монголын 70-80,000 хүн оролцсон. Японы талаас бас 80,000 нийтдээ 200,000 хүн л одоо энэ дайнд оролцсон. Маш богино хугацаанд маш олон хүн маш их зэвсэг техник оролцсон. Цэргийн бөөгнөрл маш ихтэй байсан. Тэгвэл эндээс одоо Орос Монголын цэргийн хүчний харьцаа ер нь ямар хувь байдгийг болдоо гэж хүмүүс их сонирхдаг. Ер нь өдөр шөнө шиг газар тэнгэр шиг ялгаад одон медалаар шагнагдсан хүмүүсийн нэг тоогоор жишээ авъя л да. Зөвлөлтийн армийн 17121 хүнийг сайн байлдлаагээд Орос улс одонгоор шагнаж байгаа. Манай Монгол улс 726 цэргийнхээ даргаыг энэ дайнд сайн байлдлаагээд одонгоор шагнаж байгаа. 726 17102-ийн хооронд нэг 16,000 тонны л одоо зөрөө байх шүү дээ. Би энэ дайнд одоо амнасаа алдсан, хохирсон хүмүүсийн тоог бас харьцуулаад хэлье. Зөвлөлтийн армийн 26840 хүнд амнасаа алдсан. Манай Монголын 990 хүн амнасаа алдсан. 1000 хүрэхгүй шүү дээ. Оросын холбооны улсын эрдэмтэд түүхчид 1993 онд халахын голын дайнд үдсэн өөрсдийн хохирлон шинжилэн тогтоосон бөгөөд үүгээр бол буцалтгүй хохирол 8931, эмнэлгийн хохирол 15952, бүгд 24883. Монгол улсын хувьд анх хүн хүчний нийт хохирлыг 771 хүн, 731 хүн, 566 хүн гэж гаргаж байлаа. Сүүлийн үеийн судалгаагаар Монгол ардын хөвсгөл цэргийн бие бүрэлдэхүүнээс 895, хязгаарын цэргээс 95, бүгд 990 хүний хохирлыг Монгол улс энэ дайнд үзжээ. Дээрх 895 хүний 26.5% буй 237 нь амь өргөдөгсөд, 69.9% буй 626 нь шархтагсад, 3.6% буй 32 хүн сургаггүй алгуулгасад оргогсод байна. Хязгаарын цэргийн 95 хүний 43 нь амь өргөдөгсөд, 52 нь шархтагсад ажээ. Эдгээрийг нийлүүлэн тооцвол халахын голын дайнд нийтдээ 280 хүн амь өргөдөж 678 хүн шархаджээ. Дээрх тооноос үзвэл Монгол зөвлөлтийн талын хохирол 25873 хүн, дайдагч хоёр талын хохирол нь 74522 хүн болж байна. Энэ дайнд нас барсан 28 хүний 27 Орос, нэг нь Монгол. Хэний төлөө тэд юуны тулд Орос аавын хүү, Орос ээжийн хүү амнасаа алдсан. Монгол улсын тусгаар тогтнорчлөө нөөдрийн монголчуудын сайн сайхан амьдралын төлөө 1936 оны 3 сарын 12-ны харилцан тусдах протокол гэрээнд үнэчээ харуулж илдээд амнасаа алдсан.
Дайны дараа өгсөн цэргүүдийн хүүрийг авах, ослогсдыг солилцох талаар хоёр тал 9-р сарын 17-ноос эхлэн хэлэлцээ хийж 27-ны өдрийг дуустал 5800 хүүрийг цуглуулan авсан бөгөөд 28-нд мөн үргэлжилсэн байна. 27-ны өдөр ослогсдыг солилцоход Японы талаас 88 хүн шилжүүлэн өгсөний 10 монголчууд байлаа. Манай талаас 64 хүнийг шилжүүлэн өгчээ. Оросын талын баримтаар ослогсдын тоон өөр байна. Тухайлбал 1939 оны 9-р сарын 15-ны өдөр хүртэлх Японы талын хохирлын давлахад олзлогдсон 566 хүн, хэрэг дээрээ 464 хүн байсан бөгөөд тэдгээрээс 88-ыг нь солилцохдоо Японд буцааж өгсөн. Солилцох үед өгсөн хүүр 6281 гэжээ. Мөн 1939 оны 9-р сарын 18-ны өдөр фронтын бүлгийн командалд явуулсан захилгаанд олзлогдсон японочдод 155 хүн, бараг Хятад, Солонгос 71 хүн байна. Мөргөлдөөний хугацаанд бүгд 226 хүн олзлогдсноос 6 хүн нас барж, Москва руу 10 хүнийг бэлтгэж 200 хүн үлдлээ. Энэ бүх 200 хүн Улаанбаатар хотод байна. Бид 10-аас 15 хүнийг энд үлдээж, үлдснээр нь манай олзлогсдыг нэгийг нэг хүнээр солих саналтай байна гэжээ. Хятадын талын зарим нэгэн баримтаас үзвэл 1939 оны 12 дугаар сарын хүртэлх хугацаанд үргэлжилсэн ослогсдыг солих явцад Манжийн 331 хүнийг буцааж авсны 3 нь Япон цэргийн дарга нар байжээ. Тэдгээр дарга нарыг тусад нь ганцаарчлан хорж ятгахсаар гэрээслэл бичүүлэн хоруулган амийг нь хорлуулжээ. Харин Манжийн цэргүүдийг тариа тарих ажилд цөлөн урууч нэр зүүсэн байдаг.